За энэ удаагийн бичлэгээр бид өгөгдлийг хэрхэн дүрслэх талаар үзэх болно. За тэгэхээр өгөгдлийг дүрслэх бол үндсэн хэдэн арга байна. За presenting data. За өгөгдлийн талаар бол бид бол бага ангиасаа ер нь бол үзсэн байгаа. Үндэсний хөтөлбөр дээр тэр Кембриж агуулга дээр тэр өгөгдлийг дүрслэх хэд хэдэн аргын талаар бол үзсэн. За хамгийн сонгодог арга бол мэдээж list буюу жагсаалтын арга байна. Хоёрдугаарт нь бол бид нар table буюу хүснэгт байдлаар бичиж байгаа. За тэгэхээр AS level-ийн хүрээнд бол яг энэ хүснэгт болон жагсаалтаар бичих талаар бол үзэхгүй. Ягаад гэхээр нэг бол бидний бага ангида өмнөх ангиудаа үзсэн байгаа болохоор за бид нар одоо энд бол яг ямар арга үзэх вэ гэхээр stem and leaf diagram гэдэг аргыг үзэх болно. Монголоор бол иш навчны диаграм гэсэн үг. За үүнээс гадна box whisker диаграм, сахалын диаграм, за хайрцаг сахалны диаграм. За 5 дугаарт нь бол бид нар энийг үзчихэд histogramаар хэрхэн дүрслэх талаар үзнэ. За 6-ад бол cumulative буюу хуримтлагдсан давтамжийн cumulative frequency диаграмаар хэрхэн хийх талаар. За дараа нь одоо 7 болж байна тийм. 7 дээр бол үүний дараа бид нар summative table байвал эсвэл summative dataтай хэрхэн ажиллах талаар үзэх болно. Өөрөөр хэлбэл одоо энэ хоёрын нэг тухайн тохиолдол гэсэн үг тийм. Хоёрдугаар table-ийн тухайн тохиолдлын талаар бид үзэх болно. За тэгэхээр хамгийн түрүүнд stem and leaf diagram-ын талаар хэдүүлээ харцгаая. За stem and leaf diagram гэдэг нь болохоор иш навчны диаграм. За энэ нэг дата байна. За зургийг оруулаад ирэх юм бол энд юу байна вэ гэхээр за тодорхой мэдээлэлүүд бол өгөгдсөн байна тийм үү. За хөвгүүдийн өндөр байна. За мөн охтуудын өндөр байна. За тэгвэл энийг иш навчны диаграмаар дүрслэвэл яаж харагдах вэ гэдгийг чинь харуулсан байна. За яг энд харагдсан иш навчны диаграмыг нь бол back to back stem and leaf диаграм гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хоёр юмыг одоо нийлүүлээд хоёр датаг нийлүүлсэн мэрэгс хоёр төрлийн дата тий. За энэ зүүн гар талд нь бол охтуудын дата мэдээж энэ ишээ бол оруулна. За хажуу талын энэ хэсгийг бол leaf буюу навч гэж нэрлэж байгаа. За баруун гар талд нь болохоор хөвгүүдийн өндрийг бол үзүүлсэн байна. За тэгэхээр энэ дээр онцлох юм маань юу вэ гэхээр за буцаахгүй бол текстүүд хамт арилгаад байна. За иш навчны диаграм бол ийм байдлаар дүрслэхийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар энд бол list байдлаар дээдлэлт нь бичсэн байсан бол одоо stem and leaf диаграм байдлаар бол ингэж дүрслэгдэнэ гэсэн үг. Тэгэхэд stem and leaf диаграм байгуулахдаа анхаарах маш чухал зүйл бол энэ доор түлхүүр гэж заавал байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ийм өгөгдөл байлаа гэж бодъё те. Ийм өгөгдөл байх юм бол энэ нь 151 см нь охтуудынх 152 см нь бол хөвгүүдийнх гэдгийг илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ датаг яаж бичих вэ гэхээр энд бол уйлсан байна. За ангилсан байна те. Өөрөөр хэлбэл 140-тэй, 150-тай, 160-тай, 170-тай, 180-тай гэдгийг бол ингэж ангилаад за тэгээ энд дахиад гадна талаас дотроосоо гадна тийшээ бол өсөх дараалалаар бичсэн байна. Дотроосоо гадна тийшээ бол ихсээд явж байгаа те. Өөрөөр хэлбэл энэ 5-ын тоо 145 см өндөртэй охиныг илэрхийлж байгаа. Харин нөгөө талд нь байгаа энэ 9-ийн тоо болохоор 149 см өндөртэй хөвгүүний одоо мэдээллийг бол илэрхийлж байна. За тэгээд 2 за доор бол 152, 53, 55, 57, 57 гэх мэтчлэн байдлаар бол илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр иш навчны диаграмаас бол бид нар юу хийх боломжтой вэ гэхээр нэгт бол range-ийг олох боломжтой. Ягаад гэвэл эндээс охтуудын хамгийн бага нь энэ юм байна. Хамгийн их нь бол энэ юм байна гэсэн мэдээлэл авч болж байна. За тэгээд энэ хоёр авсан мэдээллээс
түлхүүрээрээ тайлах юм бол энэ бол хамгийн бага өндөртэй 145 см өндөртэй, хамгийн их өндөртэй нь буюу хамгийн өндөр нь болохоор 173 болж байна гэсэн үг. За охтуудын хувьд ийм байгаа бол хөвгүүдийн хувьд хамгийн бага нь энэ буюу хамгийн бага нь 149 см өндөртэй, хамгийн өндөр нь бол энд байгаа 180 см өндөртэй хөвгүүн байгаа бах нэ. За тэгэхээр эндээс ингээд range олж болно. Тэгэхээр interquartile range олж болно. Cavity хоорондын далайцыг бас эндээс олж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар одоо эндээс median-ыг олж болно. Quartile, lower quartile, upper quartile буюу lower гэдэг нь бол 25 дугаар перцентile буюу Q1-ийг хэлж байгаа. Upper quartile гэдэг бол Q3-ыг хэлж байгаа. За энэ мэтчлэн өгөгдлийг бол бид нар эндээс бол одоо авах боломжтой байна. За тэгээд за хөвгүүдийн мэдээллийг нэг жоохон салгаж авсан нь бол энд байна. За энэ диаграмыг хэдүүлээ хамт харцгаая. За ингэх юм бол энэ бол яг одоо back to back биш зүгээр энгийн иш навчны диаграм stem and leaf диаграм бол энд гарч ирж байна. За stem нь бол энд байна, leaf нь энд байна. За эндээс хэд хэдэн өгөгдөл олсон байна. Мэдээж бид бол Q тэг болон Q 4-ийг бол олж чадна. Тэрийг бол гэхдээ энэ дээр бол бичээгүй байна. Ягаад гэхээр энэ бол маш энгийнтэй. Энэ нь бол Q тэг, энэ бол Q 4 болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Q энэ 480, Q тэг нь бол 149 болно гэж. За тэгэхээр interquartile range буюу cavity хоорондын зайг бол Q3-аас энэ тохиолдолд бол Q3-аас хасах нь Q1 гэдээ олсон байна. 169-өөс хасах нь 155 гэд 14 гарсан байна. За range бол 31 гарсан байна. Энэ бол яаж олдсон бэ гэхээр Q4-өөс хасах нь Q1 буюу 180-аас 149-ийг хасаж ингэж олдсон байна. За тэгээд мэдээж заавал бичих ёстой зүйл бол түлхүүрийг доор нь бичсэн байна те. Түлхүүр бол энд яг ямар байдлаар кодлсон юм бэ гэдэгтэй. Энэ магадгүй 16-ад дээр 7-ог нэмэх юм уу эсвэл 16-га 10-аар үржүүлээд хонь бичиж байгаа юм гэдэг нь бол янз үйж болно. За энэ тохиолдолд бол ингэж уншнаа гэдэг энэ мэдээлэлээ бол энд заавал оруулж өгөх хэрэгтэй. За эхнийх маань бол одоо ийм байна. Stem and leaf diagram бол юм байна. За дараагийнх бол box and whisker diagram гэдэг диаграм байна. За энийг арилгаад хэдүүлээ box and whisker диаграмын хатлаар харъя. За энд box and whisker диаграмыг за би өмнөх хөвгөлөө арилгаад оруулаад ирлээ. За тэгэхээр box and whisker диаграм бол энийг хэлж байгаа. За тэгээд хоёр талд нь байгаа нь бол ер нь сахалсан загвалд нь бол box байгаа. За whisker гэдэг бол өөрөө муурын сахал ч юм уу те. Ихэд тиймэрхүү сахлыг whisker гэж нэрлэдэг. За box гэдэг бол өөрөө хайрцаг гэсэн үг. За хайрцаг нь бол энэ голд нь байгаа хэсэг байна. За тэгэхээр эндэггээр за ийм байдлаар зурна. Өөрөөр хэлбэл хамгийн бага буюу Q-тэгээ хамгийн доор зураад за дараа нь Q4 буюу максимум утгыг зурна. За энэ хоёроо хооронд нь холболоо. За түүний дараа бол Q2 гэж бол олдно. Q2 за дараа нь Q1 Q3 хоёроо хооронд нь холбоод Q3-ыг хооронд нь холбож хайрцаг байдлаар ийм байдалтай харагдана гэсэн үг. Тэгэхээр энд бол яг вэ гэхээр энд range бол шууд өөрөө энэ нийт box and whisker диаграмаар шууд харагдана. Голын Q1 Q3 хоёрын хооронд бол interquartile range буюу cavity хоорондын далайц олдно. За голын зураасаар бол далайц харагдана. Median олдно гэсэн үг. За энийг дахиад нэг бодит жишээн дээр хэлээ хараад үзье. За энд би нэгэн өгөгдлийг оруулж ирлээ. It's useful to be able to compare sets of data using box and whisker plots. За box and whisker plot дор бол бид нар хоёр өгөгдлийг хооронд нь харьцуулахад маш их одоо мэдээлэл бол авах боломжтой. За тэгээд box and whisker plots below represents the annual salaries of the 30 years old in South Korea in 2010. За 2000 доор байгаа энэ box whisker plot-оор бол за энд харуулж байгаа бол 2010 оны 30 настай солонгос залуучуудын жилийн цалингийн хэмжээг бол үзүүлсэн байна. За цэнхэр өнгөтэй нь бол эрэгтэйчүүдийнх, за шар өнгөтэй нь бол эмэгтэйчүүдийнх. За тэгэхээр за энэ дээр хэдүүлээ харьцуулт тэгээд энэ датаг уншиж үзье.
За тэгэх юм бол range-ийн хувьд бол за бүгд анх хажууд ороход орж байгаа. За хамгийн бага цалин гэж ярих юм уу те. Авж байгаа хамгийн бага цалингийн хувьд бол бүгдээрээ ижилхэн $20,000 эхэлж байна гэсэн үг. За 20k гэж тавьчих те. За Q T-ийн хувьд бол бүгд ижил. Gitel за эн чинь 20 за 2 нүд нь 10,000, 1 нүд нь $5,000 гэж бодохоор эмэгтэйчүүдийн хувьд хамгийн өндөр юу нь болохоор цалин болохоор Q4 нь эмэгтэйчүүдийн хувьд бол $55,000 байгаа бол эрэгтэйчүүдийн хувьд бол Q4 нь $60,000 байна. За Q-ийг нь бол хоёулаа л 20,000 байсан те. За тэгээд дараа нь энэ дээр яг кавертил хоорондын зайг яагаад авдаг вэ гэдэг тал дээр бас өмнө ярьжсэн. Дахиад хэлэхэд бол range бол заримдаа онцгой утгууд орчих болохоор хэтэрхий өргөн харагдаж болно. Кавертил хоорондын зай interquartile range буюу яг дундаж 50% нь ямар тархацтай байгаа юм бэ гэдгээр бол бид нар бол нэлээд бодиттой мэдээллийг бол авах боломжтой яг энэ датагийн хатлаар. Энд дээр ч гэсэн маш нэлээд ялгаатай мэдээлэл бол гарч ирж байна. Өөрөөр хэлбэл range-ийг харахад бол бид нар зөвхөн $5,000 зөрүү харж ирсэн бол одоо interquartile range болон median-аас бол бид нэлээд хэдэн зөрөөг бол харж ирж болж байна. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн цалин харах юм бол эрэгтэйчүүдийн дундаж цалин бол median нь эмэгтэйчүүдтэйгээс харьцангуй өндөр бараг $10,000 өндөр байна те. Энд 35k байхад эрэгтэйчүүдийнх бол 45k $10,000 зөрөө гарч ирэхээс гадна эрэгтэйчүүдийн 50% нь маш богино зайд. Өөрөөр хэлбэл нийт хүмүүсийнх нь одоо 50% нь одоо энэ 38-аас гэж бодъё те. 38-аас энэ 40 байгаа 40 45 50 53 гэж бодъё. Энийг $53,000 хооронд нийт эрэгтэйчүүдийнх нь 50% нь ийм цалин авч яхад тэгэд энэ хоёрын нь кавертил хоорондын зайвал за эндээс бодохоор 15k гарч ирж байна гэсэн үг те. Эмэгтэйчүүдийн хувьд бол энд $23,000-оос 40 $47,000 гэдэг утгач. $47,000. Тэгэхээр энэ кавертил хоорондын зай нь interquartile range нь энэ тохиолдолд бол $24,000 зөрүүтэй болж ирж байна. Тэгэд өөрөөр хэлбэл 50% нь нэг тийм нэгташил багтаа байгаа. Тэгэхээр нэмэгтэйчүүд ерөөхдөө багаар тархацтай одоо ерөөхдөө нэг жигдүү цалин авдаг бол эрэгтэйчүүд бол одоо ихэнх нь энэ дээд хэсэг рүүгээ ойртсон нэлээд өндөр цалин авдаг. Яг ингээд бага цалин авдаг хүмүүс бол харьцангуй цөөхөн байна гэж бас харж болно. Эмэгтэйчүүдээс болохоор ингээд interquartile range нь бол харьцангуй бага тал руугаа байна гэдэг нь бол ерөнхийдөө бага цалин авдаг гэдгийг нь бас харуулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яг бид нар box and whisker plot ашиглаад ийм харьцуултыг хийхэд ийм төрлийн хоёр төрлийн датаг хооронд харьцуулахад бол нэлээд бодиттой үр дүн гаргаж ирж байна. Үүнээс гадна яг энэ дээр бол ягаад interquartile range гэдэг зүйл шинээр орж ирж байгаа вэ? Тэгээд тэр нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг бол маш тод харуулсан байна. За ингээд дараагийнхаар нь хэдүүлээ histogramын талаар ярилцъя. За дараагийн зүйл бол одоо 5 буюу за histogramын талаар яриа. За histogram болохоор за ерөнхийдөө бол bar chart-тай төстэй ерөнхийдөө босоо баган хэлбэрээр гэхдээ одоо bar chart бол яг зөвхөн өндрөөрөө нэг утга илэрхийлдэг бол histogramын хувьд 3 өндрөөрөө болон за өргөнөөрөө буюу class width-дээр замун талбайгаараа бас утга илэрхийлдэг байгаа. За тэгэхээр histogramыг байгуулахын тулд хэдүүлээ гэхэл frequency density буюу давтамжийн нэгт гэдэг зүйлийн талаар мэдэх ёстой. Давтамжийн нэгт гэдэг. За энэ зүйл маань яаж гарч ирэх вэ гэхээр frequency-г ангийн өргөн буюу за завсрын өргөн гэж нэрлэж байгаа. За завсрын өргөндөө хуваагаар гарч ирнэ. За энд нэг жишээ байна. За энэ жишээ хэдүүлээ хамтдаа харцгаая. За histogram байгуулсан байна. За you survey 427 professions in Singapore and they recorded the median salary. They rounded to the nearest dollar. За Сингапураас 427 ширхэг за мэрэгчлэтнүүдийн бас л салингийг авсан байна те. За тэгээд nearest dollar буюу бүхэл доллараар томилоод авсан байна. For 30-year-old in each profession. За бүгд болохоор 30 настай. За тухайн салбартаа одоо мэрэгсэн одоо юм хүмүүсийн талаар хүмүүсээс судалгаа авсан байна. You tabulated your result
and draw histogram гэж. За тэгэхээр бид нар бол эдний өгөгдлөө бол хүснэгт хэлбэрээр бол авчихсан байгаа гэсэн үг тийм хүснэгт хэлбэрээр бас хүснэгт маань бол дахиад бас энийг summarize буюу жоохон нэгтгэхэд дүгнсэн байна. Өөрөөр хэлбэл хүн болгоных хин яг хэдэн доллартай гэдгээр нь бас тодорхой байдлаар одоо grouped буюу бүлгэлсэн байна. Grouped data бидэнд бол энд өгсөн байна. Тэгэхээр Solr-оор нь групплсан байгаа бөгөөд эхнийх нь болохоор 0-оос 10,000 долларын хооронд зайлантай 21 хүн байна гэж уншина. Энийг бол 10-аас 19,999 буюу за 19,999 долларын жилийн тэ annual гэж байгаа баг тэ. Sweden record median salary. За хугацаа нь бол байхгүй байна. За тэгэхээр ийм юу байна. 19,000 доллартай 129 хүн байна. Тэгээд за сүүлийн хоёр багийн бол дараа нь ярилцъя. За энд бол 20-оос 30,000 долларын цалинтай бол тэ 29,999 долларын цалинтай 172. За иймтэй ийм гэсэн байдлаар уншиж байна. Тэнгүүтээ энд болохоор class bit буюу завсрын өргөнийг 1000 доллараар тавьсан байна. Энэ нь юу хэлж байгаа юм бэ гэхээр энд бүлгэлсэн энэ бүлгийнхаа тэ энэний өргөнийг ярьж байна гэсэн үг. Энд бол 0-оос 9,999 буюу 10,000 долларын өргөнтэй авсан байна гэсэн үг тэ. Энд бол 10,000-аас гээд 19,999-гээ дахиад 10,000 доллар, энд 10,000 доллар, энд бол 20,000, энд 50,000 долларын өргөнтэй авсан байна. За тэгээд энэ дэр гарч танилцуулагдаж байгаа шинэ ойлголт болох frequency density маань бол яаж гарч ирж байгаа вэ гэхээр frequency буюу хэдэн хүн байгаагаа энэ өргөндөө хуваахаар 2.1 гэж гарч ирж байна. Өөрөөр хэлбэл 21-ийг 10 таваад гарч ирж байна. За тэгэхээр frequency density бол ямар нэгэн тодорхой утгыг бол илэрхийлэхгүй. За зөвхөн одоо нэгтийг л илэрхийлж байгаа гэсэн үг. Яг бодисын нэгттэй адилхан. Өөрөөр хэлбэл яг энэ завсарт ингээд одоо энийг зурлаа энэ histogram дээр зурхад ер нь хэр одоо өндрөөсөө шалтгаалаад те хэр их зүйл байгаа вэ гэдэг талбайг нь олоход хэрэглэх гээд байгаа ийм л утга байгаа шүү. За энэ дараа нь график дээр ярихаар илүү ойлгомжтой болж магадгүй гэж найдаж байна. За тэгэхэд энд 129 9-ийг 10-таа хуваахаар ингэж гарч ирж байна гэсэн үг. 12.9. За ийм байдлаар бол ингээд бид нарт одоо frequency density-г олчихсан хамгийн сүүлийн баг нь frequency 2 дахь баг нь 1 2 3 4 багантай болсон те. Class width бол 3 дахь баг нь болсон. За тэг class width-тэй бол бид нар 10,000-аар томилж байгаа. За эндээс бид нар одоо histogram-а зурх юм бол яах вэ гэхээр мэдээж эхлээд class width-ээр энийг байгуулна. Тэг дараа нь 10,000 хүртэл дараа нь энэ хэсэг бол 10,000-аас 20,000 хүртэл хэсэг. За дараа нь дахиад 20,000-аас 30,000 хүртэлх хэсэг, 30,000-аас 50,000 хүртэлх 20 завсартай энэ хэсэг, дараа нь 50-аас 100 хүртэлх. За энд бол маш жижигхэн харагдаж байна. За тэгээд энд болохоор 10,000 биш 1,000 доллараар томилсон байгаа. За дээшээгээ бол frequency density байнга зурагдана. Frequency density-г яагаад олсон бэ гэхээр тэр өндөрийг хэтэрхий өндөр болохгүй. Дахиад зөвхөн frequency-гээр авчих юм бол хэтэрхий зөрүүтэй өндрүүдтэй гарах болохоор frequency density-гээр нь авах юм бол илүү зохимжтой. Ягаад гэхээр бид нар өргөнөө ихсгээд ч юм уу нарийнс хаад бас графикуудаа илүү тохиромжтой байдлаар харах боломжтой. Уян хатан байдлаар бас зөөж шахаж одоо сонгох бол бас боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр эхнийх дээр бол frequency density нь 2.1 гарсан болохоор за 2.1-ээрээ зураад ийм histogram ийм юу гарсан байна. Талбай гарсан байна. За тэгэхээр одоо энд бол frequency харагдахгүй байгаа нь frequency нь өөрөө эндээсээ энэ томьёоноос хэдүүлээ гаргалгаа хийгээд бодох юм бол за FDV frequency density нь болохоор за frequency-г зөвхөн F-ээр тэмдэглэж тийм. F-ийг хуваах нь class width байгаа. Тэгвэл эндээс frequency бол өөрөө frequency density-г үржих нь class width гэдэг гараад ирнэ гэсэн. Өөрөөр хэлбэл энэний өндөр урт хоёрыг урт өргөн хоёрыг гэх юм уу те хоёр хэмжээс төрсөн юм чинь урт өргөн хоёрыг үржүүлэхэд гарч ирж байгаа тэр хэмжигдэхүүн нь бол өөрөө frequency гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр ийм байдлаар бол ерөнхийдөө histogram-ыг бол хэдүүлээ байгуулдаг байх нь байна. За дараа нь бол илүү дэлгэрэнгүй жишээн дээр ярилцах болно. За одоо дараагийнх нь cumulative frequency-гийн талаар cumulative frequency буюу хуримтлагдсан давтамжийн талаар үздэцгээе. За cumulative frequency-гийн талаар одоо ярилцъя. За тэгэхээр энд бол хоёр төрлийн хүснэгт өгөгдсөн байна. Энэ хоёр хүснэгт байгаа. Гэхдээ нэг зүйл, нэг өгөгдлийг илэрхийлж байгаа. За энэ маань юу вэ гэхээр
За энэ өгөгдлмөр нь парк дээр тоглоом хүлээж байгаа хүмүүсийн өгөгдөл юм байна. Өөрөөр хэлбэл парк дээр хэдэн минут хүлээж агаад тоглоомн дээрээ суусан бэ гэсэн үг. Тэгээс 5 минут хүлээгээд тоглоомн дээр суусан 3 хүн байна. 5-аас 10 минут хүлээгээд суусан 24 хүн, 10-аас 20 минут хүлээгээд суусан 41 хүн, 20-оос 30 минут хүлээгээд суусан ийм. За 30 минутаас 1 цаг хүртэлх хугацаанд хүлээсэн 15 хүн бол байна гэсэн үг. За энэ бол яг ингээд групплэгдсэн юм эсвэл classified гэх юм уу те ангиллагдсан бүсчилж ингэж хуваасан байна. Тэгэхээр энд бол яг тус бүрд нь яг энэ region дээр таарсан frequency-нүүдийг бол frequency-дэд харгалзах region дээр харгалзах frequency-нүүдийг бол доор нь өгсөн байгаа юм байна. За үүнийг бид нар хувиргаад cumulative frequency байдлаар бол бичиж болно. Cumulative нөр хуримтлагдана гэсэн үг. Тэнгүүд энэ дээр бол анзаарч байгаа нь cumulative frequency table дээр бүгд тгээс эхэлж байгаа. Тгээс эхлээд тгээс 5 хүртэл, тгээс 10 хүртэл буюу өмнөхийгөө ингээд юм inclusive байдлаар буюу оруулаад байгаа гэсэн. Өмнөхөө оруулаад явна. Өөрөөр хэлбэл анх энэ хоёр байсан те 0-оос 5-д энэ 3 хүн байсан бол 0-оос 10 гэх юм бол энэ хоёр нийлээд орж ирнэ гэсэн. 0-оос 20 гэх юм бол энэ гуруулаа нийлээд 68 болж байна гэсэн үг. Бүр 0-оос 20 байсан те 0-оос 60 гэх юм бол энд байгаа бүх хүмүүс нийлээд ерөнхийдөө 100 хүний мэдээд байгаа гэж хэлүүлээ. Дүгнж болно гэсэн үг. Үүнийг бол cumulative frequency table гэж нэрлэж байгаа. За одоо харин cumulative frequency graphic хэрхэн байгуулах талаар харъя. За эндээс хэдүүлээ харцгаая. За тэгэхээр саяны cumulative frequency table бол энд байна. За би зөв frequency table-ыг нь устгацлаа. Харилцлаа. За дээд талд нь бол юу орж ирсэн бэ гэхээр cumulative frequency graph маань орж ирсэн байна. За тэгвэл граф дээр бид нар хэд хэдэн цэгийг бол энэ ч улаан хэрэгсээр тэмдэглэсэн байгаа нь юу гэхээр би нөгөө цэгүүд маань бид нар тэмдэглэх гээд байна гэсэн. Тэгэхээр тгээс 5 минут хүлээсэн 3 хүн байгаа гэхээр 5 минутанд 5 дахь минутан дээр буюу энэ цэг дээр бүгд орчихсон байсан гэсэн үг тийм. Энэ 5 дахь минутан дээр энэ 3 хүн гуруулаа орчихсон байсан гэдэг ингээд явна. Тэг дэх минутан дээр бол за тэгээд эндээс эхэлнэ гэсэн үг. Тэг дээр бол хүн орсон ч байж магадгүй, шууд орсон байж магадгүй. Гэхдээ бид нар тэг зэгээс эхлээд ингээд явж байна гэсэн үг. Дараа нь бол 10 дахь дээр 10 дахь минут дээр 27 хүн орсон байсан гэдэг 10-27 гэдэг цэг дээр бол бид нар үнийг тавьж гин гэсэн үг. Графикийн нэр ихлэ тэнглэлгүүдийн талаар хэлэх юм байна те. За тэгэхээр хугацааг бол хөндлөн зураасаар за тэг cumulative frequency бол үргэлж босоод тэнглэхийг бол аавна гэсэн үг. Энд бол хугацаа бол хөндлөн хэвтэ тэнглэг болсон байна те. За дараа нь 20 минут өнгөрөхөд буюу за энд бол 20 минут өнгөрөхөд 68 хүн орчихсон байсан. Тийм болохоор 20-68 дээр бол энийг дайрна гэсэн үг. За дараа нь 30 минут дээр бол 85 тэгээд 60 минут дээр бол 100 хүн 100-уулаа орчихсон байсан гэсэн. За ийм cumulative frequency хоримтлагдсан давтамжийн хүснэгт өгөгдсөн байна. За тэгэхээр биднэрт одоо байгаа энэ хүснэгтээс бол бид нар медианыг олж чадахгүй, cavity-ийн хоорондын зайг, interquartile range-ийг олоход бол маш төвөгтэй. Гэхдээ үүнийг бид ингээд энэ дээр дүлгэн холболтоор холбоод ийм байдлаар зурчих юм бол энэ дээр маш олон тооцооллыг. За маш олон ч гэж юу хэрэгтэй тооцоололт хийх боломжтой болчих жоо. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс дотроос 100 хүн байгаа юм 50 дахь нь медиан юм чи медиан утгаа бид нар ингэж тооцоолоод за тэгвэл медиан нь 15 минут хүлээсэн юм байна. Дахиад 75-аасаа ингэж яваад тий эндээсээ дахиж доошоо яваад за дахиад энд болохоор 25-аас явна гэсэн үг тий 25-аас ингэж яваад cavity-ийн хоорондынхоо цаг олох боломжтой. Энд 25 23 тэгвэл cavity-ийн хоорондын зай 13 минут юм байна. IQR буюу interquartile ranges за 30 minutes гэж бид нар олох боломжтой. Тэгэхээр тасралттай байсан энэ тэндээс нь өгсөн гэх юм уу те бүлэглэгдсэн энэ датануудыг бол бид нар cumulative frequency graph зураад эндээсээ хэрэгтэй range cavity хоорондын зай median гэх мэтчлэн утгуудыг бол тооцоолох боломжтой байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээ ер нь ингээд дуусгая. За summative table-ийн талаар бол дараа нь тусдаа бичлэг хийя.